Баруун бүсийн аймагуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээ бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатанд ажиллах стратегийг чадварчуулан хөдөөгөн хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх зорилготойгоор Ховд аймгаас анхлан хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь 2009 онд Говьалтай, 2010 оноос Баян Улирын аймагуудыг хамран хүрээгээ өргөжүүлсэн юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хоёр төслийн 2013-аас 2015 онуудад зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт, сургамжийн талаар хэлэлцэн хамтрагчдад танилцуулах, харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд төслийн зүгээс 2 жил гаруй хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн үнэлсэн дунд хугацааны үнэлгээний тайлан хэлэлцэх хурлыг Ховд аймагт зохион байгууллаа. Нариуцлагын байгууллага эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ бэхжүүлэх төсөл маань 2008 оноос Ховд аймагт хэрэгжижсэн. 2009 оноос Говьалтай аймагт, 2010 оноос Баян Улирын аймагт хэрэгжижсэн байгаа. Тэгээ эхний төсөл нь бол 12 онд дууссан. Хоёр дахь төсөл маань 2013 оноос эхлээд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ бэхжүүлэх хоёр төсөл нэрийн хүрээнд 5 жилийн хугацаатаа хэрэгжижээр 17 онд дуусгаар хэрэгжиж байгаа. Өнөөдөр бид нар одоо энэ төслийн дунд хугацааны үнэлгээнийхээ хурлыг хийж байна. Тэгэхээр энэ 13, 14, 15 онд юу хийж бүтээвэ те тэрний үр дүн юу байна вэ? Цаашид одоо те 2 жилийн хугацаанд бид нэр юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэдэг юм одоо дүнгийнхаа хурлыг хийж байгаамаа. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хоёр төсөл үргэлжлэн хэрэгжснээр эрүүл мэндийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа тогтмолжиж сургалт сурталчилгааны хөтөлбөр удирдамжийг бие даан боловсруулах, эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажлуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж хэвшээд байгаа юм. Аливаа нэг төслийн эцсийн үр дүн нь бол тэр төсөл хэрэгжсэний дараа тухайн улс оронд тухайн үйл ажиллагаа тогтвортой явдаг. Энэ нь өөрөө институчлэгдсэн буюу одоо энийг хэн хизээ яаж ямар давтамжтайгаар хийдэг болох вэ гэдэг тэр үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээ өнөөдрийн одоо энэ Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэ төслийн дунд хугацааны үнэлгээний дүн сонсоод ер нь бол Ховд аймаг, Баян Улирын аймаг, Говьалтай аймагуудын засаг даргын хамгийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа иргэдийн оролцоо их сайжирсан байна гэсэн дүгнэлт гарч ийн. Тэгээ энэ төслийн хамгийн гол эцсийн үр дүн бол энэ байдаг. Мэдээж ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад санхүүжилт их чухал байдаг. За өнөөдрийн энд гарч ирж байгаа нэг дүгнэлт бол орон нутгийн хөгжлийн сангаас сангийн хөрөнгийн 20-оос доошгүй хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах хэрэгтэй гэж ийм дүгнэлт гарч байгаа нь бол бид нар бас энэ дээр эргээд нэлээд сайн ярих хэрэгтэй. Зарим орон нутаг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ сайжруулсан байхад зарим нь бол боловсролын үйлчилгээг сайжруулах хэрэгтэй, зарим нь нийтийн аж ахуй үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэх мэтчлэн энэ орон нутгууд өөр өөрийн онцлогтой байдаг учраас тэрэндээ уялдуулаасаа тэгээд энд ирж байгаа хүмүүс бол энийг тодорхой анхааралтай авч ажиллана хаа гэж ингээд харж байна. Тэгээ өнөөдрийн энэ одоо хүмүүс бол их идэвхтэй сайн оролцож байгаа нь бас мэдээж тухайн орон нутагт энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хувьд бол тодорхой хэмжээний өрсөлдөөн гэх юм уу тийм юу харагдж байгаа нэг зүв зүйтэй санагдаж байна. Эрүүл мэндийн спортын яамнаас ирсэн. За ер нь бол анхан шатны тусламж үйлчилгээ манад одоо сум тосгон, сум дундын эмнэлэг, хүрхий эрүүл мэндийн төв гэсэн ийм одоо 4 байгууллагаар дамжиж хэрэгждэг. Тэгэхээр одоо эрүүл мэндийн спортын яамнаас энэ жил хамгийн гол нь нөгөө бас түрүүнийхтэй давхардын санхүүжилт тал хамгийн чухал байдаг учраас сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлалыг одоо батлна гэж ингэж үзэж байгаа. За эндээ бол бид нар нөгөө алслагдсан байдал, хүн амдаа хүрж байгаа байдал, за энэ нөгөө байгалийн онцлог нөхцөлийг харгалзсан нөгөө бартаат зам энэ төр гэдэг олон зөвлөдүүдийг хүчин зөвлөдүүдийг харгалзаж ингээд үзэхээр зэрэг яг энэ одоо баруун аймаг шиг ийм уулархаг бүс нутагт байгаа одоо тэр бензин тос шатхууны зарцуулалт хүндээ очиж хүрж байгаа үйлчилгээ ялангуяа өвлийн улиралд хүйтэн нойтон болдог гэх мэтийн олон зүйлийг харгалзаж байгаа учраас бас энэ аймагуудад тодорхой хэмжээний санхүүжилтийг бид нар нэмнэ байх гэж ингэж бодож байгаа. Энэ бол яг энэ төслийн үйл ажиллагааг өөрийн орон нутагтаа институчлэх гэж байгаа тогтолцоороо оруулж өгч байгаа нэг хэлбэрлэл гэж бид нар харж байгаа. Эрүүл мэндийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн зорилттой аймагуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар зорилттой бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоо, орон нутгийн дэмжлэгтэйгээр сайжруулж чадсан төдийгүй дээрх 3 аймагуудын боловсролын газрууд хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр төслөөсөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэгт орчин бүрдүүлэн холбогдох төсөв зардлыг нь жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.
Оройн тусламжийн байгууллагын хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хоёрдугаарт нь дотор орноос хүүхдийн хөгжил хамгаалал гэсэн энэ хоёр том төслийг оройн тусламжийн байгууллага хоёр үе шаттайгаар 10 жилээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн нэг хэсэг болсон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээс энэ төслийн дунд шатны үнэлгээний арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээн дээр бол ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн сурагчдыг хамран гүйцэтгсэн үйл ажиллагааныхаа дунд хугацааны үнэлгээ хийж тэр үнэлгээнийхаа дүгнэлтийг өнөөдөр бас хэлцлээ. Тэгэхээр энэхүү арга хэмжээний үр дүнд манай тусын яамнаас боловсруулж хэрэгжүүлсэн гол арга хэмжээ маань өнөөдрийн энэ дүгнэлтэн дээр ч ихсэн гарч ирж байгаа гол ажил бол нийт сурагчдыг хамарсан эрүүлжүүлэх үйл ажиллагаа. Хоёрдугаард нийт сурагчдын дунд явагдсан эрүүл мэндийн олимпиад. Гуравдугаард энэ эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагааг зөвхөн хувь хүн нэг хүүхэд нэг сурагч гэдгээр биш эцэг эх гэр бүл рүү хандаад түүнчлэн эрүүл мэндийг дэмжигч байгууллагын үйл ажиллагаа. Түүний шалгаруулалтаар өргөжин ингэж хэлж байгаа маань манай салбарын хэмжээнд тэр тусмаа бүр Монгол улсын хэмжээнд нэлээд нөлөө бүхий том төслийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж бид үзэж байгаа. Яагаад бид нар Монгол улсын хэмжээнд гэж яриад байна вэ гэхээр зөвхөн баруун бүсийг хамарж байгаа Ховд Баян уулгийн голтой аймаг дээр энэхүү төсөл маань 10 дахь тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа ч гэсэн яг энэний нөлөөллийг улсын хэмжээнд бас авч хэрэгжүүлэх бүрэн боломж нь байгаа. Энэний нөлөөллөөрч бид нар улсын хэмжээнд нийт анги бүлгэр сурагчдыг амсан эрүүл мэндийн олимпиадыг 2 жил дараалал явууллаа. Яг энэтэйгээ уялдаад эрүүл мэндийг дэмжигч сургуулийг эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэгийг шалгаруулах энэ үйл ажиллагаа орон даяар өрнөлөө. Тийм учраас энэ үйл ажиллагааны маань үр дүн маш өгөөжтэй ингэж явагдаж байгаа. Цаашдаа ч гэсэн бид нар боловсролын салбарын мэдээллийн системийг боловсруулан хийж байгаа. Энэ үйл ажиллагаа маань ерөөсөө тухайн хувь хүний хүүхдийг хөгжүүлэх асуудал маань ерөөсөө гэр бүлтэйгээ шууд уялдах юм аа. Гэр бүлийн орчны ээж аавуудын ажиллаж байгаа албан байгууллагатай хүртэл холбогдох юм аа. Тийм учраас ерөөсөө энэ хүнд хандсан энэ үйл ажиллагаа маань хүн амын тогтвортой байдлыг хангах, хүн амыг эрүүлжүүлэх, эрүүл гэр бүл, эрүүл хүүхэд, эрүүл хамт олон, эрүүл бүлэглэл орчныг бий болгоход чиглэгдэж байгаа. Яг энэ төслийн хүрээнд бол нэгдүгээр эрүүл харилцаа гэдэг асуудал бол нэлээд чухал болж орж байгаа. Хэдийгээр улс орн маань эдийн засгийн хөгжил, хүний хөгжил гэж яриад байгаа боловч яг энэ асуудлууд маань эцээс эргээд хүн төвтэй хөгжлийн асуудал, доктортой хөгжлийн боловсролын асуудал яригдж байгаа учраас энэхүү төслийн маань ерөнхий зарчим цаад агуулга ийм өргөн хүрээнд тавигдаж үзэхээс арга байхгүй. Ийм үйл ажиллагаа. Тэгэхээр бид бүхэн энэ үйл ажиллагаанд хамт олноороо дэмжиж байна. Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагааны хамгийн онцлог чанар бол ерөөсөө орон нутгийн өөрийн удирдлагын бүх байгууллагууд нэгдэж чадсан энэ дээр. Тэн дээр ягаад бид нар орон нутгийн бүх байгууллагууд ихтэй зэрэг орон нутгийн иргэдийн хурлын засаг дарганы тамгын газар, хүүхд хөгжил гэр бүлийн хэлтс, эрүүл мэндийн газар, боловсролын газар энэ бүх орон нутгийн байгууллагууд хүнлүү төвлөрч, хүүхд рүү төвлөрч, сургууль руу төвлөрч энэ үйл ажиллагаагаа хамтаараа нэгдэж чадж байгаа маань эрүүл Монгол хүнийг бий болгох засгийн газрын өөрийн хөтөлбөртэй маань уялдаж байгаа. Энэ утгаараа энэхүү төсөл арга хэмжээ үе шаттай явагдаж маш их үр дүнд хүрч байна гэдгийг бид өнөөдөр Баттайгаар, Ноттойгоор хэлэлцэж, зөвлөлдөж, нүдэрээ үзэж байгаа ийм үр дүн гарч байна. Ер нь Оройн тусламжийн байгууллагын анхан шатны тусламж үйлчлэгийг бэхжүүлэх хоёр тусдаа манай боловсролын газрыг яаж хамтарч ажилтдаг вэ гэхээр бид нар бол өөрсдийнхөө санал санаачлалыг бол хэлж ярьдаг. Энэ санал санаачлаач тухайн байгууллага маань дэмжиж санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлдэг. Энэ үйл ажиллагаанд бидний яг өдөр тутам хийгдэг үйл ажиллагааг ингээ үргэлж дэмжиж чиглэж явдгаараа их давуу талтай. Ийм ч учраас манай энэ үйл ажиллагаанд манай цэцэрлэгөө сургуулиуд бол нэлээд их тийм үр бүтээлтэй, санаачлагтай, идэвхтэй их оролцдог. Тэгээд бид нар энийг бусдад түгээх, загвар болох зорилгоор Жарлан цумын 6, 7 дугаар сургуулиудыг загвар болгож авч хэрэгжүүлж байгаа. Тэгээд энд бол хүүхдүүдийн дунд, эцэгүүдийн дунд, багш нарын дунд маань ямар нэгэн аян болцолт уралдаан, тэгээд чих хандлага, дадлаг хөвшлийн өөрчлөлт чиглэлээр нэлээд хідэн тоймтой ажлуудыг бол хийгээд тэр маань их тогтворчаад зөндөө олон амжилтуудыг бол авчирсан тийм сайн талууд бол байгаа. Тэгэхээр бид нэр энэ үйл ажиллагаанаас юуг болж харж байна гэхээр ерөнхийдөө бол дунд чадны үнэлгээгээр бидний хэрэгжүүлж байгаа ажлын маань амжилт юу вэ? Бусдаас суралцах, дэмжих, харах зүйл юу вэ гэдэг талаараа бол нэлээд их олон зүйлийг энэ үйл ажиллагаагаар бол олж харж чадж байна.
Дээрх олон талт ажлыг эрчимжүүлэн мэргэжил арга зүгээр хангах, чиглүүлэх, санхүүжүүлэн дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрийн газраас анхааран ажилласаар ирсэн бөгөөд 2013-аас 2015 онуудад зорилтод аймагуудад 1,825 сая төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ингэснээр төр орон нутгийн нуруунаас хүндхэн ачааг хөнгөлөж иргэд олон нийт ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмрийг оруулж байгаа юм а. Олон нийтийн нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө үлэмжийнхэн бодит үр дүнгээ өгч чадсан цөөнгүй ажлууд төслийн хүрээнд бий болжээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн загвар сургуулиуд шинээр бий болсон нь бодит үр дүн юм а. 2011 онд манай сургууль байгууллагахдаа эрүүл мэндийн кабинет гэдэг кабинетийн дагуу хичээл ордог байсан. За гэтэл болвол яг кабинетийн шугамар хичээл ороод байх нь яг учир дутагдaltaй юм байна. Хүнд болвол сургуульд явуулах, дасгал хөдөлгөөн хийх, бие биенээсээ суралцах тийм зайлшгүй хэрэгцээ байгааг судалж үзээд бид нар багш ажилчид, сурагчид, эцэгчүүд маань нийлээд бид нар энэ эрүүл мэндийн өргөө гэдэг нэг өргөөг байгуулсан. За энэ өргөө нь болохоор эрүүл мэнд дотроо эрүүл харилцаа, эрүүл бие, эрүүл орчин гэсэн 3 чиглэлээр өргөө маань байгуулагдсан. За манай сургуулийн 85% нь бол залуу багш нар байдаг учраас залуучууд маань дасгал хөдөлгөөнөөр эрүүл байх ёстой гэдгийг ухамсарлаад эрүүл мэндийнхаа өргөөндөө болоод дандаа дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн. Мөн эцэгчүүдэд болохоор олон янзын аппаратаар болол асгаа сувилгаануудыг болол хийдэг. Мөн энэ бие чадны өсвөрийн сурагч багш нараараа дамжуулаад сургуулийнхаа бусад хүүхдүүдтэй бид нар болол эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшлийн талаарх сургалтуудыг болол манай энэ клубын бие чадны клубын хүүхдүүд маань болол хийдэг байгаа. За хойшд болол манай сургууль энэ туршлагаа түгээн дэлгэрүүлээд маш олон сургуулиудад одоо ийм эрүүл мэндийн өргөөтэй болохыг уриалж байна. Мөн манай сургуулиас болол маш олон сургуулиуд ирж туршлага судалсан. За тэгээд хойш манайхад бага ангийнхаа нэг эрүүл мэндийн кабинетийг болоод бас өргөө болгоод одоо тохижуулаад эхэлсэн байгаа. Тэгээд олон ийм өргөөтэй байвал хүртээмж нь бүр өндөр байх юм болов уу гэж боддгоо. Манай сургууль бол энэ уралдаан гэлтгүүгээр манай сургууль 9 сард болохоор 80 хүүхдийн шүдийг эрүүжүүлсэн байгаа. За тэгээд яг анги гэх юм бол анги дөрөлтний 25-аас 35-ийн хооронд байж байгаа. Ангиуд бол 23 анги бол анги 100% эрүүл шүдтэй болсон байж байгаа. Гэхдээ бид нар бол тэр 80 хүүхдийн шүдийг дандаа бага ангийн 1-р ангийн хүүхдүүдийг сонгож авсан. Яагаад гэвэл нэг 6 дугаар хараа унчаад их жургадаг учраас тэр 6 дугаар хаан дээр нь анхаарад тэр шүдийг нь бол манайхан эмчилж чадсан. Тэр уралдаанд манайх бол бүтээлээ явуулсан байгаа. Өнөөдөр бид нар одоо Ховд аймаг зохион байгуулагдаж байгаа энэ бүсийн томчуулганд Завхан аймаг бас одоо ажиглагчаар татан оролцож орж ирж байгаа Говьолтой Ховд Баяуулгыг яг төсөл хэрэгцсэн байгууллагаас гадна хэрэгжүүлэх гэж хүсэж байгаа одоо хөрс зэрэгэлдээ аймагуудад хүртэл энэ нөлөөлөл маань бууж яана гэдгийн тод шиг бид нар сая харсан. Түүнээс гадна орон нутагт нэгждэр бол хамгийн их сайн тусч байгаа юм. Сая бид нар 7 дугаар сургуулийн одоо хүүхдийн хөгжлийн асуудлыг харлаа. Тэр багаасаа хүүхдээ өөртөө туслах, хүүхдийн хоорондоо сургагч огш бий болох, хүүхэд өөртөө тийм итгэлтэй би шүдээ амаа цэвэрлэн хамгийн энгийн юм маань гараа яаж шүдээ яаж цэвэрлэх вэ? Бие биендээ анхан шатны тусламж яаж үзүүлэх вэ? Бие биенээ гэмтсэн үед бэрцсэн үед хамгийн энгийн амьдрах ухааны дадал чадварыг яаж олох вэ? Гэх байдлаар ингэж яг хөрсөн дээрээ бууж хэрэгжиж байгаа маань бидний энэ ажлын эцсийн үр дүн гэж ингэж бодож байна. Тийм учраас энэ бид нар та бүхэн сая харсан баг тийм ээ. 7 дугаар сургуульд ирэх тэр олон баг группууд хүүхд үеийнгийн сургагч огш нар цаашдаа тийм ээ. Ерөнхийдөө бидний одоо энэ ажлын маань эцсийн үр дүнд бид нар ямар зүйл дээр их онцлон цаашдаа анхаарах ёстой юм бэ гэж нэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр ерөөсөө гэр бүлдэх эрүүл зан үйлийг төлөвшүүлэх гэдэг маань ерөөсөө хамгийн гол үр дүн. Эрүүл гэр бүлээс, эрүүл тайван уур амьсгалтай гэр бүлээс эрүүл хүүхэд хөгжиж гарч ийн. Хичнээн одоо сургууль дээр багш нар та нар тайван бай, сургуультандаа оролц, сайхан боловсралтай бол, сайн иргэн бол гэж хэллээ ч гэсэн гэр бүлд ямарваа нэгэн эцэгхийн дундах зөв бус харилцаа, одоо гэр бүлдэх харигтан согтууралд, гэр бүлдэх одоо үр хөвгтөө үзүүлж байгаа буруу зуршил, гэр бүлдэх бие биедээ хүндэтгэл, хайр, ивэл
гаргаж ханддаггүй энэ байдал маань хүүхдэд шууд тойл болон тусч идэг. Тийм учраас бид нар гэр бүлийн эрүүл зөв амьдралын дадал хэвшил рүү, эрүүл зөв хооллолт руу энэ төсөл маань үргэлжлэн орох юм аа. Тийм учраас бид нар хамгийн гол эцэст нь ач холбогдол өгöd байгаа юм. Гэр бүлийн зөв дадал хэвшилтэй гэр бүлд эрүүл харилцаа байна. Бие биенээ дэмжсэн, одоо бие биенээ цаашаасан, үр хүүхдтэй эрүүл энхийг хүссэн ийм харилцаа маань яванда Монгол улс хөгжин цэцэглэх, энэ Монгол улсын үндэстэн болгон тийм ээ Монгол орны айл өрх болгон сайн сайхан байх тэр үндслийг тавьж өгөх юм аа. Тийм учраас бид нар айл болохоор өвцөн хойно хүнээ иргэнэ эмчлэх гэдгээр биш, ерөөсөө хүн ам нийгэмд хандсан хамгийн чухал юм маань эрүүл одоо хооллолт, эрүүл хувцаслалт гэдэг юм, эрүүл харилцаа. Хүн амаа гэр бүлээ хамгийн тайван байгаа хүмүүс гэдэг маань зөв сэтгэн зөв бодно. Айдастай, хүйдстэй, чигшүүртэй байгаад одоо чихүүдстэй амьдарч байгаа гэр бол бас тийм их сайхан тайван энгийн тэндээс боловсролын үр дүн гэдэг юм, тэндээс хүний хөгжлийн үр дүнг бид нар олж харах ямар ч боломжгүй. Ийм байгаа учраас бид нар энэ хөтсөл маань улам одоо өргөн гэгээтэй одоо төгж дэлгэрч байгаа ийм төсөлөө түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын ард түмэнд энэ их одоо тэр Норвегийн ард түмний сэтгэл зүтгэлээр бүтсэн санхүүжилтийг оруулж ирж байгаа Норвегийн тусламжийн байгууллагатаа бид дахин талархал илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За ер нь цаашдаа бид нар дахиад нэг хийх гол ажил маань эцэг их гэр бүлийг боловсролыг дэмжих үйлчилгээнд хамран оруулах чиглэлээр эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр насан туршийн боловсролын төвийн одоо үйл ажиллагааг тэр чиглүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм ч учраас би сая энэ Ховд аймагт ирээд 2 өдөр бол одоо насан туршийн боловсролын төвийн одоо сургагч огш нар, нийгмийн ажилтнууд эцэг эхийн төлөөлөлтөй болцсон. Өнөөдөр мөн одоо энэ 1-р сургууль, 7-р сургуулийн эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний боловсролын үйлчилгээ, боловсролын мэдээллийн системд бид нар ийм байдлаар хандах юм, бид нар хүүхдийнхаа нас идэвхтэй онцлогтой уялдсан ийм мэдээллээр дутагдаад байгаа учраас хүүхдтэд туслах, дэмжих, харилцах асуудал дээр алдаад байна. Энэ тал дээр бүгдээрээ хамтарч ажиллая гэсэн чиглэлээр бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа, сургалт мэдээллийн ажил хийхээр төлөвлөд байгаа. Тэгээ энэхүү ажлууд маань үр дүнтэй болох байхаа гэж бодож байна. Төслийн дунд хугацааны үнэлгээгээ амжилттай хийж санал бодлого хуваалцсан, ололт амжилтад анхаарах асуудал, цаашид хийх ажлаа төлөвлөснөөр энэ удаагийн дунд хугацааны үнэлгээний хурал өндөрлсөн. Цаашид орон нутаг төслийн үр дүнд бий болсон өөрчлөлт, үр дүнгөө тогтвортой үргэлжлүүлэн улмаар хүн хүчний болоод санхүүгийн нөөцийг төлрүүлэн хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй чухал хэмээн үзэж нэгдсэн зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм а.